Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд нийгмийн амьдралд эргэтгэгч оролцоход Монголын нөхцөлд хүндрэлтэй, үйлчилгээний байгууллагуудын орчин нөхцөл дотоод тохиолдолтоос эхлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урд ханд босчихдог. Тэгвэл өнөөдөр Монголын үндэсний музей хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд саадгүй зочлох нөхцөлийг бүрдүүлжээ. Монгол улсад албан бус тоогоор 110 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэдгээр иргэдийн нийгмийн амьдралд эргэтгэгч оролцох хөгжих боломж бололцоо манай улсад хангалтгүй түвшинд байна. Тодорхойлж хэлбэл нийтийн тээврээс эхлээд ихэнх үйлчилгээний байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээ огт байдаггүй. Наад зах нь налуу шат харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай хэсэг гээд хийж хэрэгжүүлэх ажил олон бий. Тэгвэл өнөөдөр үндэсний их тодтголтой түүх соёлын үнэт дурсгалыг санхүүмөртөө хадгалж байгаа музей хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд саадгүй үйлчлүүлэх боломжийг бүрдүүлсэн. Бэрхшээлтэй иргэдэд зориулсан ийм нээлттэй өдрийн зохион байгуулахаар ирэх 18 оныхоо төлөвлөгөөнд тусгасан байгаа. Тэгээд юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан та бүхэндээ эрүүлийн хад жаргал хамгийн сайхан бүхний хүсье өрөөё. Үн чанартай засгийн газрын ордныг хүртэл хүртээмжтэй болгож чадаагүй байхад үндэсний тодголтой музейг хүртээмжтэй болгох анхны шатны ажлуудыг амжилттай хэрэгжүүлнэ гэдэг бол Сүхбаатар докторийн хувьд бол маш том ажил гэж бол бид бүгд дүгнэж байна. Товчхон нэг сануулгад хүртээмж гэдэг зүйл маань юуг хэлдэг вэ гэхээр энэ байгууллагт ороод энэ байгууллагаар үйлчлүүлээд бүрэн үйлчлүүлээд гараад явах зүйлийг хүртээмж гэж хэлдэг. Тэгэхээр энэ ажлын бол эхний шатууд нь тавигдж байна. Мэдээж цаашаа хийх ажлууд бол илүү олон байгаа гэдг нь харагдаж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй оронд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг цөөнх гэж хизээч үздэггүй. Энгийн иргэдтэй хүл нийлүүлэн хөгжих, ажиллах, амьдрах нөхцөлийг нь хангасан байдаг. Япон улсад л гэхэд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан гар утаснаас эхлээд нийтийн тээвэр, автобус, метрон хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд саадгүй үйлчлүүлэх боломжоор хангасан байдаг. Мөн Тайван улсын хувьд аль 20 жилийн өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүүгээ чиглэсэн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлсээр өнөөдөр Тайванд хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөгжлийн бэрхшээлтэй биш, эрүүл сарвал хүн шиг нийгмийн амьдрал чөлөөт оролцдог гинэ. Харин Монгол улсын хувьд алхам тутамдан би хөгжлийн бэрхшээлтэй шүү гэдгийг нь сануулгах шиг. За тухайн үед бол ерөнхийдөө хууль эрх зүйн орчинд маш их боловсронгуй болоход анхаарлаа хандуулж ажилласан. Тэгээд одоо бол төрийн байгууллага, үйлчилгээний байгууллага, олон нийтийн бүх байгууллагуудад төрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн ойр төхөн байх боломжтой юм байгууламжуудыг бол тусгаж өгч хэрэгжүүлсэн байгаа. Тайван орны хувьд гэх юм бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол хаанч авсан хүндрэл бэрхшээл учрахгүйгээд ийм нөхцөл орчин бол бүрдүүлж өгч чадсан. Цаашдаа манай Монгол орны хувьд ч гэсэн энэхүү хөтөлбөр энэхүү төслийг шатараагаар хэрэгжүүлсэн үндсэн дээр Монгол орны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон нийтийн газруудаар олон нийтийн үйлчлэгээний байгууллагад үйлчлүүлэхэд бол ямар нэгэн төв хүндрэл учрахгүй ийм сайхан нөхцөл бүрдэх цаг үе ирнэ гэж найдаж байна. Хөгжлийн бэрхшээл гэдэг тухайн хүн юу ч хийж чадахгүй гэсэн үг шээ. Гэтэл Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөвхөн хиндэгнээс хараад бие даах чадваргүй нэгэн гэж харсаар байна. Харин эсвэргээрээ эдгээр хүмүүст дан ганц нийгмийн халамж гэхээсээ илүү тэд бие дан нийгмийн амьдралд оролцох, ажиллах, амьдрах боломжийг нь хангаж өгөх хэрэгтэй юм а. Тэгвэл үндэсний музей үзүүрийн танхим ариун цэврийн өрөөг холбосон хэсгийг зориулалтын налуу зам болгож, ариун цэврийн өрөөний дотор болон гадан хаалгыг хоёр хаалгатай тэрэгэнцэртэй иргэд нэвтрэх боломжтой болгон тогтчулснараа энэ эхлэлийг байна. Цаашид бусад үйлчилгээний байгууллагууд ч энэ мэтчлэн нийгмийн хариуцлагаа ухамсарлаж үйлчилгээгээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нээлттэй болгох шаардлага байна.